Гэзний алдар төвчинг дотор нь үүсгэгч ням бактери мөгөнцрөөс нь үүдэлтэйгээр олон төрлөөр ангилдаг байна. Ус хөрсөөр дамжин халдварладаг гэзний суулга зөвчлөл нь бүдүүн гэзийг илүү их гэмтээдэг төдийгүй 4-5 хоногийн дотор шинж тэмдэг нь илэрдэг байна. Бохирлогдсон ус хөрсөнд болохоор гэзний балнад гепатитийн үүсгэгчүүд болохоор байршдаг. За үүнтэй холбоотой бид нар болохоор тухайн усыг цэвэршүүлж буцалгаж гэр ах буюу орон гэртээ хэрэглэхгүй хоол хүнсэндээ хэрэглэхгүй байснаас болоод гэзний халдварыг үүсгэж байна. За үүн шалтгаатай халдварууд бол халдварчин солиосны төвдөр бол Улаанбархандаа зэрэгцээд ихсэх хандлагатай байна гэсэн. Ерөнхийдөө бол ихэвчлэн бид нар бол өмнө нь бол гэр хороололт хөрсний бохирдол агарын бохирдол тэгээд шар усны үер бол хөвчлээ их байна гэж үздэг. Энэ нь ч угаасаа гэхээс өөр гарцгүй юм. Ягаад гэвэл ерөөсөө л хүмүүнээс гарч байгаа өвтгөн чинь тэр чигтээ бохирдолтой түүнээс үүсэж байгаа үүсгчүүд нь өөрөө агаар хөрсний бохирдлоор бол гэр хороолол тэгэхдээ сүүлийн жилүүдэд бол яг Улаанбаатарын энэ замаар дамжсан яг энэ төвдөө ч гэсэн орж ирж байна гэж ойлгож болно. Гэзний алдар төвчин бохирцсон хоолоонд болон бохир гараар дамждаг бөгөөд 1-5 насны хүүхдүүд өвдөх тохиолдол их гардаг байна. Мөн түнчлэн гэзний алдар төвчин зөвхөн хөрс уснаас гадна агаар туслаар халдварлах эрсдэлтэй байдаг байна. Тухайн гэр оронд байгаа хүмүүс маань бол тухайн гэр хороолт байгаа хүмүүс ч гэдэм үү байш оролт байгаа хүмүүс хүүхдүүдийн тоглоомын талбайг ариутгахын газар ариутгуулах, жавлионд холор гэсэд энэ уус сандлаар цэвэрлэх, гадруугаа цэвэрлэх, гэрийн шалны ачуурыг ядж яхад жавлины уус сандлаар 2 цаг тутамд солих, агаар жуултыг сайн хийх гэмтэрчлэг арга хэмжээнд авч болно. Хамгийн гол нь энэ бол ерөөсө гар байдаг учраас гарын эрүүл тогтмол хүүхдүүдэд сахиулна гэсэн үг. Дээрээс нь нэмээд хоол хүнсэнд хэрэглэгдэж байгаа ундны ус нь өөрөө коли тэгээд гэзний балнад суулга зөвчнө үүсгчийг агуулдаг байгаа учраас энийг маш сайн буцалгаж хоол хүнсэндээ хэрэглэх ёстой гэсэн. Бороо хорыг хэмжээгээр орсноор үерийн гамшиг үүсэх эрсдлийг нэмэгдүүлж улмаар гэзний халдвар төвчин гарах нөхцөлийг бүрдүүлдэг. Иймээс иргэдэг ундны усны чанар аюулгүй байдал хоол хүнсний аюулгүй байдлыг харгалзан үзэж гараа тогтмол угааж ариун цэврээ хангахыг анхааруулж яллаа.